Үнтэй гар утаас автомашин зүгээр л хүүн өндөр байсан ч хамаагүй худалдаад авчдаг. Ийм юмд мөнгө зарцуулдаг шээ. Тэгэхээр бид нар яагаад үр хөвгтийн төлөө боловсролд нь анхаарч хөрөнгө оруулалт хийж болохгүй юм бэ гэх. Тэгээ би сая энд нэг мундаг автад харалдаад тэр аав надад юу гэж хэлсэн бэ гэхээр одоо нэг улсын сургуулиуд унтчаар нэг 50-аас 70 хүүхэдтэй байгаа шүү дээ анги дүүргэлт. Хоёрын сургуульд хүүхдээ өгнөгөө явж чинь. Төлбөр мөнгө бол хоёрдугаар асуудал юм байна. Нэгдүгээр асуудал нь миний хүүхэд хоёрын сургуульд шалгалтаа өгөөд тэнцэж орж чадах нь уу гэдэг энэ нэгдүгээр асуудал байт юм байна. Тэр дахь асуудал мэдээж төлбөр мөнгө ороод ирнэ. Чи төлбөрийн асуудлыг яаж шийдэх гэж байна гэсэн. Хуваараад ажлын хажуугаар такси үйлчилгээ хийгээд өдөр бүр хүүхдийнхээ төлөө 34500 төгрөгийг хоримтлуулах юм бол энэ төлбөрийн асуудал бүрэн шийдэгдэх юм байна. Чи тэгээд өдөр бүр 34500 төгрөг хийхин төлөө ингээд амралт байхгүй гэдэг. Өдөртөө нэг 100,000 төгрөг цааш нь хоримтлуулж хийгээд 2 өдрийнхээ амралтыг нөхч. Тэгээ энэгээр би юу хэлээд байна гэхээр хүн болгоныг такси үйлчилгээнд яваа гээгүй шүү. Хүн болгон өөрийн гэсэн боломж болцоогоо олж харах юм бол боломж байдсан байна гэдгийг л хэлэх гээд байна. Мундаг аав байж байгааз 3 тамир олон улсын сургууль нь нэгэн таатай нөхцөлийг эцэг эхчүүдтэй өнөөдөр тайлгнаж ийн л та. Энэ юу гэхээр сургалтын төлбөрийн хувьд 14 сая 500, 15 сая 500, 16 сая 500 гэд ангиасаа шалтгаалаад ийм төлбөртэй байсныг тэдгээр анги эдгээр анги гэж ялгахгүйгээр нэгдсэн журмаар үнийг бууруулж 12 сая 500 мянга болгосон байна. Эдийн засгийн байдалтай холбоотойгоор бид нар бол яг сургалтын төлбөрийг бууруулах судалгаа хийсэн. Сургалтын одоо доктортой байдлыг хангая. За одоо эдийн засгийн нөхцөл байдал бид нараас эцэгчүүдэд тусдсан болъё гэсэн ийм үднээс л одоо энэ тооцоо хийсэн байна. Улсаас хувьсах зардал гэж юуроос авдаггүй сургуулийн нэг байж байгаа. Тэгээ сургалтын төлбөр өсөх биш буурах боломж байдсан байна гэдгийг бас харуулж чадсан байна. Хувийн аятайхан цэцэрлэг гэхэд ч 700, 800 тэгэл сая 200 мянган төгрөгийн төлбөртэй цэцэрлэг хүртэл шүү дээ. Хувийн сургуулийн төлбөрийг бодсон сарын нэг сая 40 мянган төгрөг болж байгаа юм уу? Би тэгээд энэ хувийн сургуулиудыг боддог гэсэн. Нэмэлт хэлсэлт аав гэхээр сургуульд нь орох хүүхэд байдгүй олддгүй багтаа гэсэн чинь үгүй юм байжээ. Маш олон эцэг эхчүүд хүүхдэд хувийн сургуульд өгөхийг хүсдэг хичээдэг боловч нөгөө шалгалтаа өгөөд тэнцэхгүй болохоор сургуульд орч чадахгүй байна. 1-ээс 11-р ангид суралцдаг хүүхэдтэй эцэг эхчүүд бидэнд шийдвэрээ өөрчлөх боломж нээгцээ. Цөөхөн идэв хүүхэд нэмэлт хэлсэлт авах учраа шалгалтыг ч гэсэн түргэжсэн хэлбэрээр явуулах юм байна. Юун төрөнд үр хүүхдүүдэд дагуулж ирээд шалгалтыг өгүүлээд сургуульд тэнцэх нь үгүй юу гэдгийг нэгдүгээр алхмаа яралтай хийгээрэй гэж зөвлөмөр. Хаан улдүргийн 4-24-р хороонд амьдардаг бол мөн сургалтын төлбөрөөс 5% хөнгөлөх юм байна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдтэй чанартай боловсрол эзэмшүүлэхийг хүсвэл олон улсын Кембрижийн хөтөлбөртэй 3 тамир сургуулийг зорин нэмэлт хэлсэлтэнд идэвхтэй оролцоорой. Ирээдүйн бүтээх энэ цагийн боловсрол.